Зохиогч Робин Шарма нь өглөөний 5 цагийн клуб номоо дэлхийн алдартай бизнес эрхлэгчид, домогт компаниудын үүсгэн байгуулагчид, спортын одод, дуучид, хааны гэр бүлд 20 гаруй жил амжилттай зааж сургасан арга барил агуулгадаа тулгуурлан бичсэн ба уг номд байглаас заяасан давуу тал, авиас чадвараа ашиглаж бүрэн дүүрэн нээн таньж буй тухай хоёр хүний адал явдалд хөгжилтэй түүхийг энэ номд өгүүлжээ. Гайхамшигын эрэлт цоврал үргэлжилсээр амьдрал дээрээ юунд харамсаж гуниглах нь биш. Харин хэрэг харамсан гуниглаж байгаа нь чухал шүү дээ. Нас бид хүрсэн том хүн хүүхэд насаа таг мартаж, маш их уйтгарлаж гуних үе хүүхдүүдэд ч бас гардгийг ор тас мэдхээ байна гэж байх уу та. Хүүхэд насаа хизээж битгий мартаарай. Мартахгүй гэж надад амлах уу? Тангаргалж байна уу? Манай жангар редакцаас энэ удаа хүүхэд багчуудаа Германы алдарт хүүхдийн зохиолч Эрих Геснерийн Нисдэг анги номыг орчуулан хүргэж байна. Манс удраас эрхлэн гаргадаг солонгон цуврал маань 2 гишүүнээр бүл нэмлээ. Лермонтовыг мэдэхгүй утга зохиол яруу найраг сонирхдог хүн байхгүй билээ. Харин манай үеийн баатар зохиол нь хэрхэн бичигдсэн бол? Яруу найрагчийн үхэл хэмээх харуулслын шүлгээрээ олонд танигдсан алдарт зохиолч Михаил Юрьевич Лермонтовын дөнгөж 26 настайдаа бичсэн Манай үеийн баатар роман нь хожимо Оросын уран зохиолын хөгжилд удталд нөлөөлсөн билээ. Энэхүү сууд бүтээлийг утга зохиол цувралаараа монгол хэлний орчуулан хүргэж байна. 1937 онд хэвлэгдсэн энэхүү тууж Жон Стейнбекийн шилдэг дөрвөн бүтээлийн хамгийн анхны бөгөөд богино хэмээн тооцогддог. Хулганууд ба хүмүүс зохиол бол эрх чөлөөтэй, элбэг хангалуун амьдрахыг хүссэн их хямралын үеийн Америк мөрөөдлийн даруухан хувилбар гэхэд болно. Зохиолын гол дүрүүд болох Лени Жорж хоёр шинэ ажил олгогчийнхоо эдлэнд тайртастай таарласнаар энэхүү мөрөөдөл нь биелэх боломж тохиохон тэр. Та хүүхдийнхээ хичээл сурлагад нь туслаа зогсохгүй, насан туршдаа суралцах чадварт нь бат бөх суур тавьж өгөхийг хүсвэл Kumon туслана. 50 жилийн хугацаанд амжилттай туршигдсан Kumon арга зүй нь хүүхэд бүрийн сурах нөөц бололцоог бүрэн дайчлах зорилготой. Kumon нь хүүхдэд мэдлэг олгоход тусалдгаас гадна анхаарал төвлөрөл, суралцах арга барилыг сайжруулж өөртөө итгэх итгэлийг бий болгодог. Jonathan Livingston хэмээх захлай бүтээл нь манай Монс өдөр хэвлэлийн газраас их хэлээс нь орчуулсан шинэ орчуулгатайгаар хэвлэгдэн гараад удаагүй байна. Муу мухайг эсэргүүцэж, үл тоогдон, дорд үзэгдсэн ч нисхийн төгс сайхны төлөө төрсөн Jonathan Livingston хэмээх захлайн түүх нь уншигчдад өөрийгөө олох, зорилгоо тодорхойлох, эрх чөлөөтэй, бие даасан хувь хүн болох тухай сэдв рүү хөтлөх болно. Манай Монс өдөр Instagram хаягийн highlights хэсгийг шалгаарай.